хамгийн залуучуудыг нэгэн зорилгоор цуглуулж чадсан нэвтрүүлгийг эхэлж байна үзэгчтэй. Залуу зохион бүтээгч. Энэ бол эх орны 408 зохисоос шинийг эрэлхийлэгч бүтээл залуусыг нэгэн зорилгоор нэгтгэж чадсан уралдаанд нэвтрүүлэг. Увс завхан хөвсгөл Архангай Сүхбаатар Хинтий зэрэг 17 аймгийн авьяаслаг бүтээл хөдөлмөрч шинийг эрэлхийлэгч хүүхэд залуус залуу зохион бүтээгч уралдаанд нэвтрүүлэх нэгдлээ. Тэдний хүсэл мөрөөдөл өөрсдийнхөө бүтээл санаагаар эх орныхон хөгжилд хувь нэмрээ оруулах. Тэд бидний үргэлжлэл, тэд бидний сайхан ирээдүй, тэд бүтээгчд, тэд шилдэгүүд. Энэ бол залуу зохион бүтээгч уралдаанд нэвтрүүлэг. Залуу зохион бүтээгч уралдаант шоу нэвтрүүлгийн шүүгчид. Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн захирал техникийн ухааны доктор Чоймагийн лодо арвсал. Элмонти хувьцаат компани электроникийн инженер зохион бүтээгч Төмөр Баатрын цогж явсан. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн шинжлэх ухааны технологи инновацийн газрын дарга Домбонгийн Энгват. Аливаа уралдаан тэмцээний оролцогчид нэг нэгнээсээ үргэлж илүү байхыг, ямагт өрсөлдөгчөө ялан дийлхийг хүсдэг. Харин хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй залуу зохион бүтээгчид харин тийм биш ээ. Та гол нь нүг нугсандаа тэглэн, нугсныхаа хүчээр энэ өөрөө онгооно гэд үзээд ин. Тэгэхээр онд зүгээр энэ хэсэгт нь ийм нөгөө хавхны тийм юу шиг ашиглаад ийм юм хийж байгаа байхгүй. Ингэж өгөн гэмлэн ч бүх маш их тарж байгаа юм. Энэ их ч нөгөө нэг жоохон алдаатай зураг зурсан болохоор тэн дээр нь өөрийнхөө санаа бодлого болцоод тасалт юм гэж үзсэн. Сургууль сурж байхад хамгийн хэцүү бэрхшээлтэй юм чамд юу байсан бэ? Шалгалт өгж явах тонх дуурхал байсан болов. Хонх дуурах бол тэгтээ гоё шүү дээ. Авралынх واخгүй тэр чинь. Яагаад? Юу гэсэн багш дуудахаас өмнө хонх дуурал гэдэг чи гараа явчихтэй. Зү. Би болохоор шалгалтаа өгдөг хүүхдээсэн. Чи болохоор зүхтаадаг хүүхдээсэн юм байна те. Яг наа чи зүхтаадаг хүүхдүүдээ одоо авралын бурхан болохоор бүтээл хийсэн нэг хүүхд байгаа. Бас жоо сандарч байна. Шүүгчтэй яах вэ гэдгээс айж байна. Тэгэл одоо ноо карта аваасаа л гэж хүсэж байна. Тэгэл тэнцчих юм бол тэгэл дараагийн шатндаа л орох нь хамгийн гоё санагдах байх та. Тэгэл тэнцчих юм бол тэгэл би өөрөө нилээ хэдэн хоног цэвнэ бит хоёр багштай аднаар бас нилээ хоног юм бэлдсэн. Тэнцчихэл тэгэл тэрний үр дүн л гарна гэж бодож байна да. Зорилгодоо хүрч мөрөөдлөө биелүүлэх мөч ойртсоор ирээдүйд зураач, архитектор, инженерийн алийн сонгохоо хараахан шийдээг байгаа бяцхан зохион бүтээгчийг мэрэгжлээ сонгоход нь шүүгчдийн шийдвэр нөлөөлж магадгүй. За энэ хүүхдээ яг одоо тайзнаа өрөө. Мөнх сайхан. Мөнх сайхан мөн захиргаан хонхноос гадна бас өөр цас арилгач аппаратны санаатай ирсэн байна. За ингээд өөрийгөө танилцуулаач. Чиглэл. Нам болохоор мөнх сайхан гэдэг хувийн дугаар 045 би 8 дугаар ангид сурдаг. Намайг намын чөмтийн зэвэнд орж идэг. Би болохоор 14 дугаар сургуулийн 8 ангид ирдэг. Бүтэн 21 ангийнх. Тэгээ би мөнх сайхны багийн гишүүн байнаа. Чамайг Америкээс ирсэн гэсэн Америкт ямар сургууль сурч ирсэн бэ? Юу? Олон сургууль сурч ирсэн. Гэхдээ хамгийн сүүлд би Индиана гэдэг хотод нэг сургуульд их удаан байсан. Тэнд хонх дуурдаг уу? Дуурдаг. Яаж дуурах вэ? Энд дуурдаг шиг л байна. Мөнх сайхан. Чамд яагаад хонхыг автомат бөгөөд цахилгаан болгох санаа төрсэн бэ? Ягаад гэвэл одоо нийслэлийн бүх сургуулиуд дандаа механик хонхтой байдаг. Энэ жижиг багш нар дандаа ингээл цагаа хараад минут болж гинүү гээл дандаа цаг руу гарч хонхоо дуурдаг. Энийг болиулаад ер нь автомат хонх болгоул яасан бэ гэж санаа төрсөн л дөө. За амжилт хүсье. 3 минутанд багтаад шүүгчтэй, үзэгчтэй бүтээлээ танилцуулаарай.
Автомат хонх юм аа. Энэ нь болохоор өөрөө 220-оос тижигдээд ажилдаг. Тэгээд энэ трансформатор юу н 220 вольт нь бууруулж ажиллагаа. Тэгээд энэ нь болохоор хугацааны ирлэг ашиглан хийсэн хонх байгаа. Энэ хугацааны ирлэг нь болохоор өөрөө тохируулаад 40 минут тутамд өөрөө асч унтрахаар зохиогдсон. Энэ нь болохоор 40 минут ажиллаад 40 минутын хугацаанд урахгүй байснаа яг 40 минут болоод ирэнгүүт завсарлагын үеэр жишээ нь 5 минут завсарлаа гэхэд тэрийг өөрөө тохируулаад тэгээд хий чин тэгэнгүүт 40 минут болоод 5 минутын завсарлагаанаар ажиллана. Тэгэхдээ 3 секунд ажиллаад 1 секунд амархаар хийгцээ. Тэгээд энэ нь болохоор тэр жижигүр багш нарын ямар хөдөлмөрийн хөнгөвчлж байгаа гэхээр жижигүр багш нар тэгж цагаан хараад хонх дуурж явахын хооронд өөр юм хийж болно. Энэ нь өөрөө автоматар ажиллана. Тэгээд хэрвээ энийг ингээл ажилуулаад ах юм бол хичээл тарсны дараа бас л ажиллаад ин. Тийм учраас хичээлээ бас унтраалга хийж өгнө. Тэгснээр тэр нь болохоор өөрөө яг хичээл сургууль тарсан үед жижигүр багш нь нөгөө нэг коноф дараал унтраа 220-оос нь тижээлээс нь салгачна. Харин маргааш өглөө нь хичээл орохдоо тэрнийг асаагаал тэгэл хонх маань өөрөө 40 минут болоод ажиллаад ахаар хийгдсэн юм аа. Хөдөлмөрийн багш бас бит хоёрт баарсаа юм заадаг нөгөө цахилгаан хэлгээ яадгийн тэр резистор эднэр ямар зарчимтай ажилтیں۔ Гүйдлийг яаж гүйлгдیں гэх мэтлэн зөндөө юмнууд заасан. Тэгээд бид Хөдөлмөрийн багш юм гэдэг вэ? цацрал огш гэдэг. Цацрал огш маань өөрөө биднэрт тусалсан бас. Багшийн чамд энэ схем олж өгсөн юм уу? Тий. Тэгээд тусалж өгсөн. Энийг арай хийгээгүй байгаа. Энэ хичээлийн 5 минутын явуулаад завсарлагын 40 минут явуулдаг болж болох уу? Хичээлээ 5 минут явуулаад завсарлагын 40 минут явуулмаар байна л да. Анх энийг суурлуулахдаа бол хугацааны ирлээ гэдэг тэр зүйл дээрээ өөрөө хугацааны ирлээ чи 12 цагийн зүгээр ингээд 12 нүхтэй байдаг. Тэр нь болохоор өөрийн зориултын тийм юутай шүрүүфтэй байдаг. Энүүгээр шууд жишээ нь 40 минут завсарладагч болгож болно, 30 минут хичээлдэг ч болгож болно. Өөрөө За шууд зуны амралт зарлчвал бүр амар юм байна. тэгээд зарим нөгөө нэг англи номнууд байдаг та тийм ийм схемийн талаар тийм юм дээр мэдгүй үг гарвал энэ цэвэн дөржөөс асуучдаг тэгээд туслалгаа. Ингээд энэ багасаа ийм схем сонирхоод ингэж байгаа чинь тун сайн байна. Тэгээд ахын ч гэсэн яг чам шиг байхдаа яг ийм схем хийгээд сургуулийнхаа хонгонд залгаад ажиллаж. Тэгээ яг зүгээр энийг миний дүү ажиллаж үзээр энэ ажиллана. Айгүй хөөрхөн ажиллана. Тэгтээ яг зүгээр чи бүр нарийн хэлхээ үзег учраас энэ нөгөө РЦ хэлхээ конденсатор эсэргүүцлийн алдаанаас болоод байн галдчихэдэг. Яг 40-тай болохгүй тэр чинь. Байж байгаа нэг 40 зарим үед 45 минут бол зарим үед 35 минут болоод 35 болдог нь биднэрт хэрэгтэй байна шүү. Тэг ягаад би тэгдгийг би бүр сүлд нь очрыг олсон л да. Ягаад бол нөгөө орчин температур конденсаторын багтаамж өөрчлөгдөн. Тэгээ режистр чинь байнга алдааны хувь ихтэй учраас. Тэгээ яг миний энийг дуршаад үзээрэй. Энэ айгүй хөөрхөн ажиллана. Тэгтээ юу штэ зовлонтой юмны хөвтөр 40 минут болоод залгаад энэ чинь асчих штэ тий. Чи очиж өөр унтрахгүй бол унтраагаа дахиад цагаа тааруулдаг юм тий. Тэгэхээр явдалтай л доо энэ. Би өөрөө болохоор ерөөсө дандаа багасаа эднэр юм задлах дуртай. Задлахаар тэгээд яаж өгсөрсөн нь мэдэгддэг. Тэгээд тэр энэ Оросуудаас бэлгэлсэн сургуулиудыг үзнэ. Тэнд нэг юм том дугуй цаг байдгийг. Тэн дээр ийм цагийн механизмтэй. Тэгээд энэ дээр ийм нарийн шүрүүпэн контакт зоттой. Тэгэл энэ дээр 11 цаг гээд минутын ингэ тохируулаад авчдаг. Энэ дээр 45 минут. Гэхдээ одоо бүх сургуулиуд эвдрээ дууссан, байхгүй болцсон. Тэгэхээр чи хэрвээ энийгээ хийгээд үнэхээр санаасан болоод өвшижээвэл миний дөө сургуульдаа тавьж үзээрэй. Тэгээд би өөрөө саяны таны тайлбарлалтыг өөрөө харсан л та. Гэхдээ овер хэмжээ нэлийн том л юм байлаа. Тийм. Тэр чинь хуучин аналог цаг. Яг л давуу тал байгаа юм л да. Яг 45 дугаараар 15 болгоо 5 авын тохируулж болдог. Тэгтээ чи бол илүү сайн юу үзэх хэрэгтэй. Тэ? Схем энэ номоо сайн үзэх хэрэгтэй. Сууж ахсан шүүгчээ. Энэ бүтээлд энэ санаанд хэрэглээ байгаа юу? За өөр хэрэглээ байж магадгүй шүү. Энийг ингэдэг. Тэр эсэргүүцлийг өөрчилж байгаа. Энийг өөрчилдөг ямар хэрэглээ гэдэг. Нөгөө жижиг услагчтай ашигладаг. Тэр эсэргүүцлийг чи ингэж үзэр мэдөө. Жижигний энэ нөгөө хөрс рүү хоёр эсэргүүцлээ хийгээд тэгээд тэр чи хөрс чинь ингээд усгүй болоод ирэхээр хатах тэр ирлээд дад ус ороод ирнэ тий. Ус ороод ирэнгүүт атчдаг тийм би нэг зунжингаа хийж ажилласан. Бас эсэргээр нь ажиллаж болно. Өөрөө дулаан мэддэг ирлээ. Тэгээд тийм зөндөө ирлээнүүд идэмлээ. Тэгээд тийм болохоор тэрүүгээр бас нөгөө хөрс усалдаг юм хийж болно. Бас би өөрөө нэг санаа бодож ирсэн юм аа. Одоо ингээд гэрлийн унтраалгынууд чинь